За дараагийн тулаан. За энэ одоо аваргын төлөө тулаанууд эхэлчлээ. 63 кг-ын жинд одоо түрүүн танилцуулж ирсэн одоо энэ шар өмсгөлтэй толдож байгаа тамирчин бол Батгэрэл. За түрүүн одоо Ширэнбэлэг хөлөвийн тамирчин Ган Эрдэнэийг ялж өрсөлдсөн. За Онолбекийг ялсан, Хавшааны Онолбекийг ялсан Дамлан Пурб маань одоо өрсөлдөж байна. За энэ хоёр тамирчин бол дараггүй өмнө нь тэгштгэлийн тулаанд шилдэг 8-аас шалгаж шилдэг 4-т үлдээд шилдэг 4-т орж ирээд түрүүн одоо яаж ялж байгаа усны үзэгчд өмнө бол харсаа. За одоо энэ хоёр бол аваргын төлөө толдож байгаа ийм сайхан тулаан өрнөж байна. За энэ улаан өмсгөлтэй гартаа одоо улаан тууцтай байгаа энэ тамирчин бол одоо дэлхийн байлдааны самбын хошоо аварга шилдэг тулаанч Дамлан Пурб байгаа. За шанц доожны тамирчин Батгэрлийн хувьд бол МЖЛ 65 кг-ын жингийн аварга болж одоо шилгарсан. Бас сайн сүүлийн үед одоо тулааны ур чадвар спортын амжилтаараа бол асар өндөр амжилт үзүүлж байгаа ийм шилдэг тулаан залуу байна. За Дамлан Пурбын хувьд бол Дамлан Пурб асар их туршлагатай. Ер нь их байлдааны самбар их хичээлсэн. Ер нь голцгүй болж игэл өчгөнхөнтэй их сайн хурдан шилжилдэг. Гар зохиол бол хөл яваад гар яваад бол хөлрөнгөж явж идэг. Ер нь ихтэй байлдаанаас бол өчгөнхийг гарамгаа эзэмшсэн тамирчин байгаа. За энэ одоо энийг бол энэ тулааныг бол одоо манай Сүхөө багш шүүж байгаа. За баярлалаа. Одоо за энэ тулаанд бол хэн дээр нь гараад авсан байна. За эндээс энэ тулаан их өрмөц өрнөсөн. За нүдрүү бол жишиж барьж болдгоо энэ Дамлан Пурб ийм байдлаас их хүчтэй зогж байгаа. Маш одоо хүчтэй хурдтай актер давталгаанууд хийж байгаа. Олон тулдсан туршлага байна. За Батгэрлийн хувьд бол шанц доожонд одоо Монголын шилдэг тулаанч Жаданбын наран тунгалаг багшийнхаа удирдлаганд шанц доожонд хичээлдэг. Бас одоо бас энэ хайтингийнхаа төрлийн тулаанд бол их гаршиж байгаа. Ийм тулаанчаа. За одоо тэгээд Дамлан Пурб бол энэ дээр нь гарсан байрлалынхаа ашигтай байрлалыг л ашиглаж тулдах гэдэг үзэж байна да. За эндээс за Дамлан Пурб бол одоо том хүчтэй завхлуудыг хийгээд байна. Тэгээ энэ давталгааныг одоо доороос нь Батгэрэл талдаад байгаа шүү дээ. Доор байгаа хүн бас өчиж болдог, моож болдог, тулдаж болдог гэдгийг харуулж байгаа бас нэг юм. Дамлан Пурбыг бол өөрөө их богино зайнаас их сайн гар хөлөөр давтдаг, хүчтэй цогтоор өсөлтөчлөө буулгаж авдаг. За яг ингээд доороос нь цодлоод байгаа. Хамгаалалтаа нэмбаа тавьж байгаа. Тэн доороос нь одоо доороо орсон байгаа нь бараг ер нь дээр нь гацсан байгаа давуу талтай гэж хэлэх юус арга байхгүй. Доороос нь хамгаалалтаа зүт байл доороос нь зохиол доороос нь ч гэсэн зохиолд орж илээ. Энэ бол хоёулаа их асар туршлагатай тамирчин. Урднаас авраг болж исэн доотлын тамирчин. Яг одоо файтингийн энэ төрлийн тулааны нэг онцлог харагч. За эндээс Дамлан Пурб гараар давталж яснаа одоо гарт нь өчих мехиний одоо барьцсан шилжиж байна. Тэгээд ингэж барьц авах гэж байгаа юм гэж өрсөлдөгчөө хуурч хагаад эргээд бол одоо яг давталгаанд орж байгаа. За энэ одоо одоо бичлэг хийж байгаа хүн өөрөө хүртэл одоо ингэж давталсан байна тийм ээ. Тэгэхээр өөр ингэж харагдаж байна шүү дээ. За эндээс Дамлан Пурб бол ашигтай байрлал байна. Тэгээ хамгаалтыг нямбаа тавиад өөрөө ингээд доороос нь цохол зөрүүлээд адилхан харьцан зодтолтоод байгаа. Эндээс одоо өчиж болдог, боож болдог ийм хувилбарууд биелдэг. Дамлан Пурб бол амарч сууж байгаа л. За эндээс дахиад гарт өчих гэсэн ихийн оролдлого хийж байна. За эндээс одоо ингээд тэр хажуугаа хоёр шүүгч алтан хөө инх тогтхоноор бол туслаад одоо ингээд рингний гол руу голлуулж байгаа хэсэг харагдаж байна. Олсыг ингээд зайлуулаад татчих болдог. Олсыг ашиглуулахгүйгээр тулаанд бол одоо олс оролцохгүйгээр шийдэж болж байгаа юм да. За ингээд өөрөө бол одоо Дамлан Пурб туршлагатай тамирчны хувьд бол татгч татаад эргэж болох талтай. За энэ гарт одоо өчих ихийн барьц авлаа. Эндээс өчих гэж оролдож байна. Батгэрэл энгийн үгээр хэлэхэд хүрээж байна да тийм ээ. Маш олон хүчтэй цохилтуудыг дааж тисч гарсан энэ туршлагатай сайн тамирчинтай үнэхээр сайхан тулааныг өрнөж байгаа. Ямар одоогөр харин өөрөө зөрөөд
байрлалыг ашигтай болгож өөрөө дээр нь гарлаа. Гэхдээ яг энэ бол ашигтай байрлал гэж хэлэхээс илүү хоёр хөлн завсраа байгаа. Бие бол хажууд тийшээ ядч нэг хөлөөж авсан гаргаж авах хэрэгтэй байна. За ингээд тулааны эхний раундын одоо 5 минут дуусч хоёр тамирчин болонд амарч байна. За хоёр тамирчин маань дараагийн раунд нь эхэлж байна. За хоёрдугаар раундын тулаан. За энэ бол одоо ийм туршлагатай тамирчинтай ингэж маш хүнд нөхцөлийг давж чадсан Батгэрэл бол үнэхээр гайхалтай. Тамирчин хүний дэсвэр хатууж ил ямар байдгийм бэ гэдгийг харуулж чадсан. Ийм сайхан байна да. За одоо тамирчид бол за энэ Батгэрлийн хувьд бол одоо босоогоос гар хөлийн довтлогооноор Дамлан бүрвийг бас хүнд байдалд оруулах боломж бий. Өөрөө энэ байдалд их тассан дадамга. За яг хийж байгаа бэлтгэл нь бол одоо тэр шанц доожин дээр бол файтингийн жаалал бүх тулааны урлагийг холсон ийм бэлтгэлийг хийж байдаг гэж байна. Энэ талаандаа их зөгцсөн. Тулаар нүүж чадж байгаа. За эндээс барилдаан ч хүний нэг байдал харагдаж байна да. За энд одоо Дамлан бүргийн туршлага харагдаж байна. Хараа одоо яг за ингээд энэ авчидад зөгчлөө хоёр зөгчлөө энэ их хурдтай. За энэ бол тамирч өмнө овсгоо. Одоо баруун гараараа хоёр шулуу маш хурдан хугацаанд зогсон. За ингээд хүнд байдалд орсон учраас ирингийн шүүгч одоо босохгүйгээр эмч шүүгт дуудаж байна. Ийм зохиолтой тулаанд их ялангуяа сая шиг энэ Дамлан бүргийн ингэж өргөж шийдээд тухайн үед яг дагзаараа иргэний шалцгаа манайхад нэмээ хоёр зөгчиж байгаа. Маш хүнд. За ингээд энэ жинд бол Дамлан бүр авар голж Калифорни толдох эрхийг авч байна.